Одмондөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч зандаа сүүлчийн өдөр нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авраатай Invescore Leasing болон Эко үйлдэлийг ногоон оноогоор ураатай ногоон оноо байгуулалт төрийн бас байгууллага ивенттгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одмондөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд ба. За 1791 он 12 дугаар сарын 4-ний яг их үд болж Вен хот. За Моцартын гэрт хэдүүлээ цаг хугацааны машинаар орж ийн гэж бодъё л. Тэгэхээр 91 оны 12 дугаар сарын 4 шүү те. 1700. За ингээ Моцартын унтлагын өрөөний агаар нь тийм нэг хачин хүнд цаанаа л нэг уутай дүнсгэр байгаа. Бүх Европоор алдар нэр нь дуурсан онцгой сод авьяаст цэл залуухан хөгжмийн зохиолч дөнгөж 35 наснда үхэж байгаа нь энэ өрөөнд би одоо тэр үйл явдал болж өөрхөө үхэж байгаа. Бүр туйлдж ядарсан. Хавгнаж хөөсөн нүүр царай нь ямар ч цусгүй юм шиг бүр цонхиж гисэн. Хамаг биеинд дагжин чичрээд хөвтөж. Гэхдээ өрөөнд нь болохоор дуу хөгжим ихшгэлэл байгаа. Яг юу болсон гэхээр оройг нь тойроод хит хитэн дуучин игнээ зогсчихсан. Хамгийн сүүлийн бүтээл болох гашуудлын дуун гэдэг одоо тэр бүтээлийнх нь бэлтгэл сургалтыг тэр дуучид бэлтгэж. Гэтэл яг Лакримоза буюу одоо maaхан тэр Моцарт, Лакримоза эсвэл Моцарт Реквием гэхээр яг энэ хэсэг нь явдсан шүү. Хамгийн алдартай хэсэг нь. Одоо Масс гэгддэг католик шашны тэр мөрөглийн дууны ёсоор бичигдсэн хоор хэсэг нь эхэлж байгаа байхгүй. Моцарт өөр хөвцсөн маа шүү. Яг тэгсэн чинь Моцарт тэсгэл алдаад учиргүй хүйлт их өрх. Сэтгэл хөдлөлөө бүр байж дийлэхгүй. Нүрээ дарам мэгшин уйлахт нь өрөөнд байсан олон хүн түүнийг дагаад бас нулим сунагч. Нөгөө дуучтан ч гэсэн, их нэрэн ч гэсэн. Яг тэгвэл сууд хөгжмийн зохиолчийн гайхамшигт аяа аялгуунд уярч хайлсан мэдээж гэхдээ үүнээс гадна түүнийг удахгүй амьсгал хураана гэдгийг бүгд ойлгож ухаарсандаа л ингэж өөлөн гашуудсан ба. Моцарт тэр хажууд нөгөө дуулаач тэр гэр бүлийн хүмүүс нь ч тэр бүгдээр байсан. Моцарт өөрийгөө удахгүй гэдгийг мэдчихсэн. Энэ чинь 12 сарын 4-нд ч дээ. 1791 оны 12 дугаар сарын 4-ний энэ өдөр түүний амьдралын сүүлчийн өдөр нэ. Агуу Моцарт дараа өдрийнх нь нарыг үзээг. Тэр 1791 оны 12 дугаар сарын 5-ны даваа гараг эхлээд бүр цагч болоог багт буюу шөнө дунд 12 цаг 55 минутанд амьсгал хурааж. Амжилт бүтээл авьяас бэлэг нь ухаан орсон цагаас нь л ориглон ундарч байсан болохоор Моцартын амьдралыг элбэг дэлбэг баян тансгар төсөөлдөг хүмүүс бий байх л та. Тэр үнэхэрч баг болчраасаа эзэн хаад ихэс дээдсийн орд өргөөн тоглож Европ даяар аялж оцсон газар болгондоо шахшин магтуулж байсан үнэ. Гэхдээ нас бийт хүрснийхэн дараах амьдрал бодит байдал дээр бүр огт өөрөөс. Гоц авьяас алдар нэр нь өдөр тутмын ахуй амьдрал авч явахад нь бүр хангалтгүй байсан. Моцартын амьдралын сүүл хагас бүр хэдийгээр бүтээл төрөл үнэхээр аримтай ч гэсэн үндсэндээ санхүүгийн бэрхшээлээс бэрхшээлийн хооронд нэг гачигдлаас нөгөө гачигдлын дунд өрнөөс өрний хооронд амьдарч ирсэн. Моцартын санхүүгийн бүр хамаг асуудал бэрхшээл нь 1781 онд түүнийг нөгөө Вен хотод шилжин суусан үеэс л эхэлсэн. Энд төм түвжгэнсэн бомб бужгэнсэн Вен хот урлаг соёлынхын дээлтэй нүнэ. Авиаслыг залуусаар буталсан газар байсан. Гэхдээ тэр хэрээрээ юу болох вэ? Асар хөрсөлтөнтэй. Энэ хөгжмийн салбараас тогтмол орлого олно гэдэг нь өдрийн очигт тийм ховор үзэгдэл байсан. Зөвхөн нөө хааны ордонд байдаг нэг албан ёсны цөөн хэдэн орон тоо байгаа шүү дээ. Тэрэн дээр очисон хөгжмийн зохиолчид л харин элбэг хангалуун амьдардаг. Харин бусд нь бол нөгөө тоотой хэдэн нэг ивенттэгч л байгаа шүү дээ. Тэр ивенттэгчтэй бүгд булаацалтна. Тэг хэдэн язууртай айлын дунд азаа сорин амь зуудаг л байсан. Ордны дотоод улс төр гэж бас нэг айхтар зүйл байгаа мэдээж. Тэ? Ихэс дээдстэй хэн ямар холбоо сүлбэтэй вэ? Хинд ажил болгож хэнийг дээж томилбол надад ашигтай вэ гэдэг ч юм уу. Энэ мэтийн нарийн ширээ юмс авиас чадвараас илүүтэй ахуй амьдралыг шийдчихэж байгаа. Тэгэхээр Моцартаас авиас муутай нь танил талтай бол Моцартаас сайхан амьдрнаа л гэдэг нийгэм. Гэтэл Моцарт болохоор анханасаа Венд танилын хүрээ багтай. Үүнээс гадна нөгөө угийн тийм уран бүтээлээсээ өөр зүйл угаасаа өөрөө үл ошоодог. Тийм учраас тогтмол орлоготой ажил олж чадахгүй маш удаан бүтлгүүтж амьдэрсэн ба. Дээр нь бас Моцартад хувь хүний санхүүгийн сахилга бат гэж зүйл огт байгаагүй.
Моцарт бол орчин цаг ойлголтоор л чөлөөт уран бүтээлчээр ажилладаг. Захиалгат ажил буюу элдв халтуураар нөгөө тасарч үзээгүй ч гэсэн тогтмол бус орлогоо ер зохицуулж сурахгүй байсараад хөрхийн насыг барсан ба. Моцарт бол гэрийн багшаар ажиллахаас гадна энтийн тоглолтод оролцсон, захиалгаар хөгжим зохион, хажуугаар нь өөрийнхөө уран бүтээл дээр бас ажиллана. Томоохон бүтээл нь тайзан тавигдахад чамгүй орлого олцдог. Гэсэн ч мөнгөтэй үедээ яах вэ гэхээр мөнгийг гарынхаа салаар урсгашдаг. Маргааш гэж байхгүй юм шиг л үрэн тараг юм. Хитэн өдрөөр наргиц ингэн чамин тансаг зүйл бүр худалдаж авна. Харин мөнгөгүй үедээ бүр тартагтаа тулна. Иргэн тойрныхноос нөгөө мөнгө зээлсараад бөө үрэн дунчна. Нөгөө зарлага үргэлж нөгөө орлогоосоо давуулцдаг болохоор энэ бодлогогүй зангаас болоод юу болох вэ гэхээр баахан өрөнд орсон хүн яадаг вэ? Эргээд баахан захиалга авна. Тэ? Өөрийгөө нөгөө дийлэхгүй ажиллаар болдог гэсэн үг. Өөрөөр бол ингээд бүр ингээд шолмын тойрогт орчоод тэр тойрогоос гарч чадахгүй бүр гаццсан гэсэн үг амьдрал нь. Яаж чад гэр бүлтэй болсноор энэ дарамт бүр их болсон. 1782 онд их нэртэй болсон Моцартд мэдээж хэрэг нөгөө баяр хөөр аз жаргал авчирсан ч гэсэн нөгөө талаар маш их үүрэг хариуцлага бөөн санхүүгийн асуудал бэрхшээлийг дагуулчих. Эхнэр Констанц нь болохоор ер нь бие султай мөн ойр орхон хөл хүнд болсон учраас залуу хосын санхүүгийн байдлыг уламд ордуулсан. Моцарт Констанц хоёр 8 жилийн дотор 6 хүүхэдтэй болсон шүү дээ. Гэтэ хоёр хүн л одоо нас биенд хүрч чадаад нөгөө дөрөнд хөрхий бүр яриад эндтэй. За тэгэхээр энэ бүхэн залуу Моцартд хичнээн дарамттай байсныг төсөөлгөж бэрхтээ. Гэтэ Моцарт болохоор өөрөө маш өөдрөг нэгэн байсан. Сэтгэлээр унахын оронд тэр ажил нэмж авсаар л байсан. Дотроос нь хатгах тэр нэг гоц авьяас гэж нэм байгаад шүү дээ. Дээрээс нь залуу насны ирч хүчинч мэдээж нөлөөсөн байж таараа. За ингээ Моцарт 1780-аад оны дунд үе гэхэд байнга нөгөө шөнийн цагаар ажилладаг тэр буруу хөвшилтэй болчих. Товчхондоо л уран бүтээлээр гэр бүлээд хичээх гэсэн анхдагч зөвхөн энгийн хүсэл, энгийн хэрэгцээ нь эрүүл мэндийг нь хохироож эхэлсэн. За ингээд Хуанлын хуудас иргсээр байгаад дэлхийн нарыг тойрсараад 1791 онд залгаж. Онгод тэнгэр гэж байдаг бол энэ үед Моцартыг ёстой л үнэхэр ивэж. Тогтмол орлого муутай. Тэгээ өөр ширтээ байнга мөнгө цаасаар гачигдах нь хэврээ байсан ч гэсэн 1791 он гэдэг бол түүний амьдралд хамгийн бүр уран бүтээл аривантай жил, бүр мэрэгжлийн хувьд хамгийн ололт амжилттай жил нэ. Гэвч харамсалтай нь 1791 он энэ мөн түүний амьдралын сүүлчийн жил. Энэ онд Моцарт хамгийн алдартай дөөрөдөх нэг Өвдөс лимбэ бичиж дуусгасан. Бүр тайзнаа тавьсан. Түүнээс гадна одоо ялангуяа маань сонгодог урлагийн бүр сайн мэдэнтэй төгөлдөр уурс зориулсан нөгөө 27 дугаар концерт, утсан хөгжмийн тэр тавалд зориулсан 6 дугаар концерт гэдэг орчин цагт хөгжим судлаачдын бүр гоц гойд сод үзэгдэл гэдэг энэ олон зохиолоо энэ онд л 1791 онд л гүйцээсэн. Харин 6 сард нь 1791 оны 6 сард нэгэн нууцлаг хүн Моцарт дээр ирээд амьдралын сүүлийн хэдэн сард нь түүнийг маш их зовоосон нэг ажилд алгад. Тэр нь өөд болоод жил болж байгаа нэг хүний араас зориулах эмгэнлийн дуулал бичүүлэх тийм захиалга өгчтэй. Моцарт тэр нууцлаг захиалгачаа яг хэн болохыг эмгэнэлт дуулал нь өөрөө бүр өөд болоод удаагүй яг ямар хүн зориулсныг мэдж чадахгүй байсараад өөд болдог өөр. Харин гашуудлын дуулалын тэр захиалагч нь хэн байсан гэхээр Франц фон Валсек гэдэг нэртэй залуухан гүнтэн байсан. Юу болсон гэхээр 20 настай эхнэрээ өвчнөр алдчихгүй энэ гүнтэн. Тэгээд эмгэнэн гашуудсандаа болохоор алдар нэртэй гоц авьяастай дээрээс нь нөгөө захиалга хүлээн авдгаараа танигдаад исэн Моцартад хандсан тэр. Моцарт мөнгө хэрэгтэй байсан болохоор мэдээж хэрэг завч хөлөөгүй ажил ихтэй байсан ч гэсэн нөгөө 100 алтан зоосоор тохироо хийж чадсан. Энэ чинь маш их мөнгө. Ингээд тусгай зориулал бүтээлийг нь 4-7 хоногийн дотор би дуусгах чадна гэдэг ам өгөхгүй. Тэгээд 100 алтан зоос авцсан. Энэ чинь 6 сард болж. Гэтэл 7 сард нь ахаад нэг татгалцсан аргагүй бас санал ирчтэй Моцартд. Ариун Ромын эзэн хаан 2 дугаар Леопольдыг Богемийн хаанаар титэмлэн залгах ёслол зориулаад дүүр бичүүлэх тийм санал ирчихгүй. Хааны ордноос тийм бүр санал тавьсан. Тэгэхээр Моцарт нөгөө гашуудлын дуулал Өвдөс лим хоёроо бичгийн хажуугаар
Титусын өршөөл гэдэг нэртэй тэр нөгөө захиалгын шин дүүрээ бүр 3-7 хоногийн дотор гүйцэж өгсөн байна. Хоёр үзэгдэлтэй Титусын өршөөл дүүр нь 1791 оны 9-р сарын 6-ны өдөр Праг хотноо бүр нээлтээж. Хамгийн сүүлийн дүүр нь болох нөгөө алдарт өвдөс лимб нь болохоор 9-р сарын 30-ны өдөр Вен хотны анх тайзан дээр тоглогдсон. Гэвч энэ юу болсон гэхээр энэ их ачааллыг биеийн дийлхэ болж эхэлсэн. 1791 оны тэр 100 намар Моцартын гэрээр орж гарсан түүнтэй уулзаж учирсан нөгөө найз нөхөн гэдэг байгаа шүү дээ. Моцартыг бүр яг энэ хугацаанд маш их жин хаяж бүр цонхийчихсан. Нүдний гал нь буурчихсан. Бүр архаг ядаргаанд орсон харагдж байсан гэж бүгдээр дурсан байт. Хэдий тийм ч гэсэн Моцарт бүтээл туйруулдаа өөр болохоор мэдээ сэтгэл хангалуун ирээдүйдээ итгэл дүүрэн ихэд өөдрөг байсан тухайн үеийн захлуудаас нэг харагдж байгаа юм л та. Занга 1791 оны 10 дугаар сарын дунд үе гэхэд Моцартын бие бүр сүлдэж гүйтсэн. Тэр нөгөө урдын хараа өдөр шөнөгүй ажиллаж дутуу зохиолуудаа гүйцэх хичээж байсан ч гэсэн нөгөө үе үе толгойд бүр маш хүчтэй өвддөг болсон. Дотор нэг үүрхэн байн огж бөөлждөг, нүдэнд харанхуйлдаг болсон. Хамгийн хачиртай нь биеийн байдал муутгахын хэрээр Моцарт нөгөө өнөөх захиалгад ажиллах гашуудлын дуулалтаа өөрөө донтож эхэлтэ. Энэ бүтээлд бүр өөрөө донтож эхэлнэ. Захиалгад ажиллаа төлөвсөн хугацаанд хүлээлгэж чадаагүй байгаа шүү дээ мэдээж. Энэндээ хамгийн гол нь дотроо шаналж зовх нь бол нэг хэрэг. Харин эмгэнэл гашуудлын энэ хүнд одоо та бүхэн сонсч үзээгүй сонсоор маш хүнд. Энэ хүнд дарамттай өнгө аяст нь өөрөө бие сэтгэлээр бүрэн эзэмдүүлчихнэ гэдэг чинь огт өөр хэрэг байхгүй тий. За ийм нүдэн дээр нь ийм болоод ахаар нөхөртөө санаа зовсон ихнэр нь санаа сэтгэлийн нөгөө зовоогоод байгаа гашуудлын дуулалыг нь бүр хурааж аваад жаахан ч гэсэн амраах гэж гар бичмлийг нь бүр нууж хүртэл үтсэн байгаа шүү дээ. Гэсэн ч Моцарт тэгээ нуучаар нь зүгээр сууж чадахгүй гашуудлын дуулалаас хэсэг зур холдох тэр хугацаанд юу хийсэн гэхээр арай ажиллагаа багтаа бичгэд хэлбэрийн бодолцсон кантата гэгддэг найрал дууны тийм багшаархан бүтээл төрүүлээд бас амжсан байгаа. Суутхан суудлаа тэр нэр. Энэхүү кантата нь сууд хөгжмийн зохиолчийн амьдралдаа бүрэн дүүрэн гүйцэлсэн хамгийн сүүлчийн бүтээл нь болсон. Моцарт бүр хувийн бүртгэлдээ энэ зохиолоо 1791 оны 11-р сарын 15-нд дуусгав гэж өөрөө тэмдэглэсэн байдаг. Харин олонний өмнө төлөвлөсөн ердөө 2 өдрийн дараа буюу 11-р сарын 17-нд тохиосон ба. Энэ өдөр Моцарт хамгийн сүүлийн удаа олон нийтийн газар үзэгдсэн. Яг л өөрийнх нь бүтээлийн чинь концерт болгож тоглож штэ. Эхнэр Констанцийн ярьснаар Моцарт энэ шинэ кантатаа төлөвлөх арга хэмжээс бүр маш сэтгэл хангалуун. Үнэхээр баяр хөөртэй харж ирсэн баг гэртээ. Үзэгч олон төдийгүй нэг өөрийнх нь ойр дотны хүмүүс найз нөхөд те танилуд нь энэ шинэ бүтээлийг нь бүр маш сайхан хүлээн авсан гэдэг өөрөө их нэртэй ярьж үнэхээр сэтгэл хангалуун баяртай байсан. Гэтэл яг энэс 3 хоногийн дараа буюу 11-р сарын 20-ны өдөр Моцартын бие гихмдэг маш муудад хэвтэрд орчтой. Энэ концерт гүлийн авалтанд очсны дараа. Тэр орноос ахиж хэзээ шүндээг ингээд хөвцснээс хойш одоо түнд амьд авах ердөө 2 хоног үлдсэн. За хоёул өнөөдрийн ивент итгэгчид танилцуулъя. За хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авираатай Invescore Leasing өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За гадаадд ажиллаж амьдардагч Монголдо орон сууц автомашин авахар төлөвлөж байгаа хүмүүст маш хэрэгтэй ийм үйлчлэгийг санал болгож байгаа юм байна. За гадаадд байдаг монголчууд маань эх орондоо санхүүгийн үйлчлэгээ авах их хүндрэлтэй хэцүү байдаг. Тэнгүүд шууд Invescore Leasing-ээр авчиж болж байгаа юм байна. Энэ чинь 10 гаруй улсад өөрийн гэсэн төлөөлөгчтэй. За тэгээ төлөөлөгчдөөс гадна iLease.mn гэдэг вебсайт байж байгаа. Тэрэн лүгээ өөрийнхөө мэдээллүүдийг явуулаад өөрөө нэг байр маяр ингээд олчих штэ. Тэнгүүтээ би энэ байрыг авах гэж байгаа юм а. Энэ дээр миний одоо мэдээлэл хүрж ийн үгүй юу гэдэг тэгээд үзүүлчих юм бэл. Эсвэл машин ч авч болно. Тий. Одоо би гадаад ажилладаг мөртлөө тий одоо аав ээжтэй ч юм машин авч өгөөл ингээд тий аваад өгч юм уу тий. Тий. Одоо ингэж байгаа шүү дээ. Бид нар чинь ингэ нэг юм асуудал байдаг гэсэн шүү дээ. Дүүдээ мөнгө явуулаад л ч мөнгө байдаг бай. Мөнгө алга болцсон. Нэг тийм асуудал байдаг шүү дээ. Одоо тийм юмгүй болчихж байгаа байхгүй. Үнэхээр боломж юм. Тэгэхээр их гоё болчихж байгаа. Тийм ээ. За Солонгос, Япон, Америк, Чех зэрэг дэлхийн 10 улсад өөрийн агентуудтай. За иймд та өөрийн амьдарч байгаа улсаас шууд уулзсан мэдээлэл авах боломжтой гэж байна. Тий өдөрт манай од мөндрийн чинь 110 мянга үзтээ. Яг өдөрт дунджаар 110 мянга. Тэгээ 5 хүн дотмын нэг нь гадаад ус байт. Тэгэхээр яг зөв байна те. Манайхан сонсч ивэл яг энийг нь ороод үзээр те. Тий.
За тэгэхээр ямар нэг юм санаа зовхгүйгээр шууд iLeasing-ийнханд Invescore Leasing-ийнханд даатгахчих болж байна. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 72 тэгтэг 27 тэгтэг гэсэн утсаар авах боломжтой. За мөн iLease.mn гэдэг вебсайтаар н ороод дэлгэрэнгүй мэдээлэл авчих боломжтой юм байна. За Монголд байгаа хүмүүс маань уулзмаар байвал IC Tower-ын 12 дахь урт оффис нь барилдаг юм байна. За Моцартыг нэг 11 дугаар сарын 17 өдөр кантата төлөвлөхөөр нэг гадагшаа гарсан гэж байна. Тэнгүүд 20-нд ингээд өвдсөн шүү дээ. Тэгэхээр тоглолтын танхимд нэг цугласан олны дундаас ямар нэгэн халдвар авсан байж магадгүй гэж таамаглалт юм байна. Угаасаа сул биетэй болсон байгаа дээр халдварчнууд бүр өвчтөй нөлөөлнө шүү дээ. Моцарт үнэхээр гинтхэн маш өндөр халдвараад эхэлсэн. Тэгээ үе гүйлгэн бүр бөөлжж эхэлсэн ба. Бүр хамаг биенд хөшөөд хавагнаад сүлдээд бүр дөрвөн мөч нь татад цаацсан юм шиг хөдөлгөөнг болоод хүний тусалцаагаар хөдөлж чадхаа болчихсон. Би энэ ингэж хурданд орсон болохоор ухаан санаа ч гэсэн яаж доктортой байх вүлээ те. Хэд хоногоос бүр ингэ димэрдэг болсон. Эргэн тойрноо мэдрэх хэмжээний одоо сэрүүн сэрэг хаяа эрүүл ухаантай болохоор маш их сэтгэлээр унаж, уйтар гунигт автаад, оргуу хоосон зүйл ургуулсан яриад, юунаас ч юм их айш төгсдөг тийм хүн болсон. Хэвтэрт ороод 7 хоног дээр Моцарт ихнэр Констанстай хайрт минь те би үхэж байгаагаа мэдж байна. Дайснууд маань харин миний үхэх өдрийг маш сайн тооцоолсон байна. Энэ гашуудлын дуулалыг би өөртөө зөвлөн бичиж байгаа юм байна шүү дээ. Аимшиг сэтгэн. Сэтгэл санаа нь ингээд дээртгүй хэцүү байсан болохоор ихнэр нь бүр унтлагын өрөөнд нь байдаг байсан. Хайртай нөгөө тижээв шууг нь хүртэл дэрэгдээс нь холдуулсан ба. Энэ юу шуу гэхээр Моцарт дууг нь 1784 оноос хойш бүр 7 жил тижээсэн нэг тодл шуу байхгүй тэрэндээ их хайртай. Нөгөө шүгэлдэх мэт сонсогдож иргэнд нь хачин дуртай. Магадгүй тэр жиргээгээр өвцлэн бэ бичсэнийг бид нар мэдэхгүй шүү дээ. Харин хэвтэрт орсон хойноо нөгөө жиргэх дууг нь ахаад би сонсч твчихгүй нэ. Ой гонигтай байгааг минь улам бүр энэ шуу сануулад байна гэж их нэртэй хэлсэн ба. За ингээд бүр биеинч тэр сэтгэлэнч тэр ингэтлээд ордоод байсан ч гэсэн Моцарт харин дутуу дулмиг юм үлдээхийг огт хүсээг. Тэр нөгөө өнөөх гашуудлын дуулалтаа бүр автцсан. Түүнийг гүцэх гэж нөгөө дуусч байгаа хамаг тамир тэнхийг бүр хамаг нь улам шавхсан ба. Улам бараадсан тамир тэнхийг. Моцарт дэрэгдээ Франц Зюс Майер гэдэг нэртэй нэгэн шавь авчирсан ба. Тэгэд энэ дутуу бүтээлээ яаж дуусгахаар яг төлөвсөн байгаа вэ? Тэр бүх санаануудаа бичиж тэмдэглэсэн ба. За хэрэг юмыг гэж битгүү те би ингээд юу ячвал энэ ийм учиртай өрнөлн тэр төгсгөлн тэр байхын шүүгээд тэрийгэ тэмдэглэсэн. Ухаан санаан саруул үедээ Моцарт шавьтайгаа болохоор тоглоом наргаа хийгээл чи нэр хөгжмийн талаар статутууд болмог мэдлэгтэй юм энэ нөгөө шавьяага цаашлуулаад би нэг би мэн тэгэрхэр чаваа нэг сайхан сургаж авна энэ гэл тэгж ярьжсэн ч гэсэн 12 дугаар сарын 3-ны оройход харин үхэн нэгдэгтэй аль хэдийн эвлэрсэн. Нөгөө шавьтай бүр захиас үгээ хэлээд эхэлсэн байсан. Харин дараа өдөр нь буюу 12 дугаар сарын 4-нд нөгөө хөгжимчин дуучтай гэртээ авчираад нөгөө бүтээлээ ингээд тоглуулж үзэж байхдаа нөгөө зүрхэртлээ үйлдэн штэ. Тэг хүн болгоо байсан гэж штэ тэрэг те. За ингээд ямар ч сан хагас дутууч гэсэн гашуудлын дуулалынхаа эхний хэсгийг бүгднгээр нь бэлдүүлээд өөрөө сонсоод бүгд хөрхөө үйлж. Гэхдээ яг ингэжсэн би нахаал муцц бүр. Сэтгэл санаанд бүр ингээд ямар ч авахынгүй докторгүй болоод ирсэн болохоор гэртэн цугласан олон тэр хүн уван цуу явсаар байгаад дэрэгдэн ихнэр Констанц нь үлдээд түүнээс гадна ихнэрийнх нь баг дүү Софи Томас Клосет гэдэг эмч мөн нөгөө гарын шавь нь болох Франц Зюс Майераар үлджээ. За ингээд амьсгаан дээрдээд ухаан санаа нь орж гарan байхдаа Моцарт ихнэрийнхээ дүү Софид хандаад миний аманд үхэл амтагтаад байна. Миний Констанцыг чамаас өөр харж хандах хүн байхгүй шүү гэж хэлсэн баг. Энэ үг нь түүний сүүлчийн үг. Тэгтэл тэр дөрөвний оройн 10 цаг хагас үед Клосет эмчийг духан дээр нь ингээд хүүтэнжин тавьсан чинь Моцарт ухаанг болчихдээ. Бүр ямар ч ухаанг. Ингээд ухаан орлого байсараад ердөө 2 цаг гарахны дараа буюу 5-ны өдөр эхлээд удааг байхад шөнийн 12 цаг 55 минутанд энэ авхуу суу төгж мэдсгэлж хорвоог өргөж. Энэ суу бэлэг залуу наснд бодсон ч гэсэн гүйцээж амжаагүй тэр бүтээл төрөл гэр бүлийнх нь амьдралыг бодсон ч гэсэн Моцартын үхэл бол олон талаар тэр эмгэнэлтэй одоо хүн төрөлхтөнд үнэхээр тийм гарцтай явдал тохиолдож байна. Гэхдээ
энэ нас барсан цаг мөчийг нь бодохоор бүр илүү сэтгэл шивширмээр юм болт. Бүр өөр өвтнөд. Учир нь амьдралын чинь сүүлийн 10 жил үнэхээр дутуу гоцоо амьдэрсэн тийм үү? Үр ширэнд баригдан ингэж явсараад хамаг тэнхийг барсан шүү дээ. Тэгсэн чинь бүр 10 жил хүсэн мөрөөдсөн байнгын насан турших нь ивэнтдэг чинь дөнгөж түнд олдоод байсан байхгүй. Энийг мэдээгүй. Насан туршид тэр тэтгэлэг олгоё гэсэн нэгэн санал нас барахаас сарын өмнө бол Амстердамаас ирж исэн ба. Энэ санал. Ингээд бити мөнгө бодоо гэд. Бас нэг өөр нэг санал бас ирж исэн. Тэр нь өөр нэг ивэнтчийн санал хэдхэн хоногийн зайтай Унгараас ирж исэн. Моцартыг бүр Вен хотын Гиген Стефаны цогчин дуганд найрал дууны найруулагч болгоно. Бүр байнгын ажилдаа бити ахиж мөнгө бити бодоор гэдэг ийм санал ингээ хоёр санал ирж исэн баг шүү дээ. Хүүхстэй хөв зэний даажин гэж нэр. Хэрв тий зүгээр энэ өвчнийг даваад эдгэрч тэнхрээ болсон бол энэ гайхамшигтай сууд хөгжмийн зохиолч үлдсэн амьдралаа мөнгө санхуд огт санаа зовхгүйгээр зөвхөн уран бүтээлэл төөрж өнгөрөх байсан. Гэвч хүн төрлөختөнд Моцартын илүү олон сод бүтээлийг өвлөж авах сонсож мэдрэх хувь үнэхээр дутсан байна. За ингээд тухайн үеийн Австрид нөгөө талигаачийг хугацаа алдахгүйгээр сүржин том ёслол үйлдэлгүй тэр дорн оршуулах журамтай байсан ба. Энэ нэг талаараа ард иргэдийн дунд нөгөө тэгшэрхийн талаар ойлголтыг тэр хандлагыг хэвшүүлэх гэсэн эзэн хаан 2 дугаар Йосефийн бодлоготой холбоотой. Бас нөгөө талаар яг түлийн чинь бас талаа хүнлэг байгаа. Нэг том язгууртнаас бараад нэг том оршуулга гэдэг бол нэг ядуу дарчин байх нь бусдад ядуугийн мэдрэмж төрүүлэх гэдэг учраас энийг боловсон. Мөн хоёр дахь шалтгаан нь болохоор халдвар төвчин тахал тэгдэхээс бас урьдчилан сэргийлсэн үйлдэл. Тэгээ Моцарт ч өөрөө нөгөө шашны элдв зан үйлийг нөгөө мухар сүсэг гэж үздэг байсан хүн. Тийм болохоор ар гэрийнх нь найз нөхд нь энэ үзэл санааг нь хүндэтгээд их тийм даруухан одоо оршуулсан байгаа юм л нутаглуулсан. Вен хотын гаднахан байдаг нийтийн оршуулгын газар даруухан нутаглуулсан. Гэхдээ энэ нөгөө Гиге Марксийн оршуулгын газрыг ядуусын оршуулгын газар байсан мэтээр ярьж бичдэг нь энэ дүр шүү. Моцартын гэр бүл Моцартыг нас барах үед маш их өртөө. Бүр үнэхээр сохор зоосгүй шахан байсан үнэн. Тиймээс байгаа мөнгөндөө хөөрхөд тааруулаад 3 дугаар зэрэглэлийн гихтэх оршуулгын газар сонгосон л инэ. Моцартд зориулж буушны чулууч босоогүй мөнгө байхгүй юм чинь. Тэгээд эхнэр Констанц нь бүр хэдэн жилийн дараа нөхрийнхөө нойрч байгаа зэрэг олох гэж чадаагүй хөрх. Вен хотын захиргаа яаж хаад нөгөө 10 жил тутамд энэ нөгөө нийтийн оршуулгын газрыг чөлөөлөөд шинээр оршуулгын газар янзаж бэлддэг байсан гэхээр Моцартын шарил 1800 оны эхээр үргэлдэж бүр үгүй болсон баг. Констанц болохоор нөхрийнхөө энэ гинтийн өвчин, гинтийн үхлийн ард 7 настай мөн 4 сартай 2 жаах хүүхдтэйгээ бэлсрээд хоцорсон. Дээр нөгөө нөхрийнхөө уул аваа шиг тэр их өөр ширийг төлж барагдуулахаас гадна нөгөө өнөөх үүлээтэй гашуудлын дууллыг гүйцэх үүрэг хүлээчих. Энэ чинь мөнгөний аваад дууссан. Тэгээ бичээд талдаа орцтой. Тэгэхээр энэ нэг талаар нөхрийнхөө нэр хүндийг хамгаалахаас гадна бас 2 хүүхдтэйгээ ирээдүг батлаатгаа болох бас зорилготой. Тийм учраас дутуу оргисон тэр гашуудлын дууллынх нь яг хаахан Моцарт эцсийн нотоо хатгаж яг хаанаас нь шав Франц Зюсмерийнх нь бичсэн хэсгийг хэлснийг зориудаар бүдгрүүлээд зориуд. Зюс Майер болохоор ердөө нөхрийнх нь захиж үлдээснээр л зохиолыг нь гүйцээсэн гэсэн яриа өөрөө гаргасан ба. Тэгэхээр энэ бол яг Моцартын бүтээлийг мөн шүү миний нөхрийн бүтээлгээд. Үнэн хэрэгтээ гашуудлын дуулыг дуусгахад өөр 2 ч хөгжмийн зохиолч гар бие оролцсон гэдэг бүр баримт байд. Констанц мөн нөхрийнхөө үхлийг тойрсон элдв тодорхойгүй тэр асуудлыг зориудаар нууцлаг, учир битүүлэг болгоод олон хүний анхаарлыг татаж зохиол бүтээлийнх нөгөө үн хүндийг өсгөхийг зорьсон ба. Энийг буруутгах аргагүй. Бараг зөв ч гэж маад ер нь бол тий. Нэг ч амьдрах гэдэг штэ 2 хүүхдээ үлдсэн. Жишээ нь гашуудлын дуулыг хэн нь үл мэдгэдэггүй захиалсан. Нөхөр нь харин энэ ёрын шид өвцтэй бүтээл дээр ажилласнаасаа болоод өвцсөн. Ингээд өвчнөдөө шаналн дэмэрч байхдаа надад хэнийг нь хор өгчлөө намайг хордуулчихлаа гэж хэлсэн мэтэр энэ яриаг Констанц лаг гаргасан ихнэр. Эдгээр нь оргуу худал бас байгаагүй. Моцарт үнэхээр гашуудлын дуулын захиалагчийг мдээгүй нь үнэн. Ажлын ачааллаасаа болоод өвцөн ч үнэн. Гинтийн хүнд өвчнөө
бүр бусдад хорлогдсноос боллоо гэж бодож байсныг ч гэсэн үүсэх аргагүй. Гэхдээ л Константин гим хоргүй энэ мэт яриа ихээхэн нөгөө мушгиж гуйвсан хэлбэрээр олонний дунд газар авахын тархацсан. Энэ бүхнээс 200 гаруй жил бүр янз бүрээр яригдаж, янз бүрээр хилцэгдэж ирсэн хоёр чухал асуулт уран гарч. Моцарт яг ямар өвчнөр өөд болов гэдэг ихний асуулт. Бас хоёр дахь асуулт нь түүнийг хэн нэгэн итгэхэд үнэхээр хорлцсон болов гэдэг асуулт гарч ирж байна. За хэн нэгэн итгэхэд гэхээр мэдээч хэрэг та бүхэнд хэн санаад орж байна. Тий, нөгөөх. Антонио Сальери. Тий, яг гэвэл энэ чинь 84 онд дэлгэснээр гарсан Амадей киног үзсэн хүмүүс энэ түүхийг андахгүй сайн мэднэ тий. Сальери л хорлцсон юм шиг харагддаг гэрнэ. Бурхнаас зайсан гоц авиас нь татаархаж хорсон авиасгүй нэгэн хизээж түн шиг болохгүй гэдэгтээ эвлэрч чадахгүй оронд нь агуу суудныг өөдгөө муу аргаар хорлож өргөдөг кинон дэр. Гэтэл яг бодис түүхтэр амьдрал дээр ийм зүйл болоогүй. Моцартын үхлийн өөр нэг эмгэнэлтэй зүйл нь юу вэ гэвэл огт гимгүү нэгэн буюу Антонио Сальери гэдэг хүн аимшигтай муухаар гүтгэгдэж гимтэн болж орхисон. Энэ их бас өр өвдөхөр хэсэг. Бид нэг киног нь үзсэн болохоор нэг Сальерийг өрөвдөж чадахгүй юм л да. Гэтэ одоо та бүхэн яг сонсоорой. Амадей кино зохиолыг 1979 онд Лондонд тавигдсан нэгэн жүжигээ санаа аваад хийсэн энэ киног нь. Гэтэл тэр жүжиг болохоор тэгвэл бас нэг газар санаа авна да. Тэр нь бүр тэртээ 1897 онд Римский-Корсаковын бичсэн Моцарт Сальери гэдэг нэртэй дүүрээс ихтэй. Тэгвэл энэ дүүр хаанаас ихтэй гэхээр харин энэ дүүрээ Римский-Корсаков бүр тэртээ 1830 онд Пушкины бичиж хэвлүүлсэн Моцарт Сальери гэдэг жүжигээ санаа авсан. Тэгэхээр Пушкин тэнгүүд одоо хаанаас авах вэ? Тэгэхээр өөрөөр бол Пушкин тухайн үед газар аваад байсан нөгөө 100 үгийг нягтлж шалгасан юмгүйгээр зүгээр зохиолын санаа болгон ашигласнараа Сальерийн нэрийг түүхэнд нэг мөр харлуулсан байхгүй Пушкин. Агуу Пушкин. 1830 он гэхээр Сальери өөд болоод дөнгөж 5 жил өнгөрч байсан гэсэн үг. Бүрийг тий Саяхан. Өнөөх 100 яриа тэгэхээр шинэхнэрээ байсан гэсэн үг. Тэгвэл Сальери Моцартыг хөнөөсөн гэдэг яриа анханасаа тэгвэл яагаад гарав вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд мэдээж үйл ойлголцол, ховж ив, бас үндэсний үзэл, сэтгэл зүйн юм гээд олон зүйл нөлөөсөн ба. Уул нь Сальери Моцартыг оршуулах ёстой оролцсон 3 дарам цөөхөн хүний нэг нэ. Өөрөөс нь 6 дүү алдар нэртэй энэ залуу хөгжмийн зохиолчийг анх Венд иргэдэн хөгжмийн хүрээлд угтаж авсан хүний нэг нь Сальери л. Моцарт 1781 онд Аавда бичсэн цагтаа ингэж байгаа шүү дээ. Эзэн хаан ганц Сальерид л итгэх юм гэж бичсэн байна. Эндээс харахад Сальери үнэхээр нэр үндэстэй байсан. Гэхдээ энэ үед Австри хөгжмийн зохиолчдын дунд Итали хөгжмийн зохиолчдод элтэд дургуулгах нөө Итали хэллэлээр дүүр тоглохыг эсэргүүцэн их байсан учраас зөвхөн Итали хүн болохоор нь Сальери дайсагнах хүн олон байсан. Зүгээр Итали хүн учраас. Маах одоо нэг хятад гэл нэг ингэдэг тэрнтэй л адилхан Австрид. Тэгэхээр Моцартын Венд амьдарсан эхний жилүүдэд Италийн эсрэг Австри гэсэн энэ ерөнхий хандлагаас болоод Моцарт, Сальери хоёр тиймч ойр дотн байгаагүй болохын зүгээр. Харин хэдэн жилийн дараагаас энэ хоёр бие биедээ үнэхээр бүр ихэд хүндэтгэлтэй хандах болсон хин хинийх нь олон захидлаас харагддаг. Жишээ нь Увдас лимт дөөрийнх нь нээлтийг Сальери бүр багтаж биширж үзсэн тухайга. Тэгээ бүр үзэгчдийн суудлаас браво гэж орилсон өөрт нь хичнээн сайхан санагдсан тухай. Тэгээ Сальерид өөрийнхөө бүтээлийг сурчлах боломж байсараа л оронд нь Моцартын Фигарогийн хурим дөөрийг нь эзэн хаан танилцуулсан тухай Моцарт бүр их нэртэй хүртэл бичсэн байгаа шүү дээ. Сальерид Моцартаас ч илүү алдартай бүр тэрнээс Моцартаас илүү нэр хүндтэй байсан үеч байгаа. Моцартыг бодвол эн чинь зэрэг зандаа дээгүүр их нэртэй санхүүгийн сахилга баттай байсан. Энэ Сальери бол заримдаа бүр одоо олон хүнд үнгүй багшлж байсан. Моцартын дургу хүргэдэг байсан ч магадгүй Моцарт ч бас ингэ багш гэдэг учраас. Амадей кинонд гардаг шиг Сальери тааруухан муу гэж зохиолж байгаагүй. Энэ хүн бол их бага нийлсэн 600 гаруй бүтээл төрүүлсэн бай. 30 гаруй дүүрэнд бүр маш их амжилт авчирч бүр ялангуяа Парист дүүрэн тоглогдох тоолонд л Сальери тэмцээс хувь ашиг хүртдэг тийм хүн байсан. Тиймдээч 1825 онд бүр 74 наснда өөд болохдоо
Сальери Вений хамгийн баян чинэл хөгжмийн зохиолч байсан гэж байна шүү дээ. Сальери өөрөө бас мөн чадварлаг удирдаач, олон арван шавьтай байсан. Сальеригийн шавнараас би 3 хүний нэрийг дуртав. Олон 10 шавнараас нь Ференц Лист, Франц Шуберт, Людвиг ван Бетховен. Моцартын бүр отхон хүн, нөө 2 хүн хүүхэд амьд үлдсэн шүү дээ. Отхон хүн Франц Ксавер Волфганг Моцарт гэдэг нэртэй. Энэ хүн хүртэл хожим Сальери шав орсон. Тэгэхээр Моцартын эхнэр Констанц нөхрөө хэрвээ Сальерид хорлогдсон гэдэг цуугийг огт тоодоггүйсэн мэдгэж. Бүр худлаа гэдгийг ч мэдчихсэн гэсэн үг. Тэгжиж энэ хүүхдээ Сальери шав орлоо шүү дээ. Харин Сальери Моцартыг хорлсон байж магадгүй гэдгийг яриа. Моцартыг нас барснаас хэдэн жилийн дараа Моцартын нөгөө эхнэрийнх нь үеэл болох Карл Мария ван Вебер гэдэг хөгжмийн зохиолчийг тэмдэглээс анх эхэллээ. Энэ хүн анх Констанци яриаг бичиж аваад өнөөх гашуудлын дуулалыг нь тойрсон нөгөө учир битүүлэг хэрэг өвчнөдөө димэрч байхдаа хэлсэн нөгөө намааг хордуулчихлаа гэдэг Моцарт үгийг олон нийтэд дэлгэцсэн юм байна. Тэгэхээр авиаслаг залуу суутны энэ гинтийн үхэл зочиртон балмагдаад байсан хүмүүс тэрт ороод энэ үгийг нь үлгэн авчихгүй. Тэгээд янз бүрийн таамаг твшүүлнэ шүү дээ. Ард түмэн. Тэгтэл мэдээж нөгөө Моцартын аав руугаа битсэн тэр итачууд таагүй өнгө аяс цухалзуулсан тэр захилууд бас байгаа. Тэр нь ил болцохоор ховын шинжтэй яриаг нь бүр цууг болгон дэврэгчихгүй. Харин Моцартыг хорлсон байх магадaltaй санаа муутай италчуудаас тэгвэл хамгийн нэр нөлөөт нь хэн бэ? Антонио Сальери. Антонио Сальеригийн Амадей кинон дээр бүр ингээд хөгшин болоод зүнцэн гардаг да. Тэр нүуний гэхдээ одоо тэр хэсгийг ярих. За хоёлаа хамтран ажиллаж талцлаа. Одоо түрүүний тэр хэсэг би яг ойлгочихсон. Би бас амар гонигтай бүр ивэнтгч олцсон гэсэн чинь. Харин тийм. Тэр чинь одоо ингэдэг штэ. Энэ юм байхгүй байх юм бол энэ нь амжилттай явдаг. Хоёулангийн зэрэг хийгээд ах юм бол хоёулаа залгартчихж байгаа байхгүй. Харин тэгээ Сальеригийн түүх ч гэсэн гонигтай басаас ингээ гүтгэгдсэн. Одоо би бол энэ Сальериг чинь үргэлж муу хүн байсан л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд чи үхэж байгаад орныхын хажууд очивол нот бичээл, балерал, заваарал тий. Тэгсэн Пушкинээс болсон биз дээ. Тийм биш дээ. Харин тий. Пушкин тий нэг сайн нэгтэлж яахгүй бол ийм асуудал гарч байгаа. Харин тий. За өнөөдрийн дугаарыг эко үйлдэлийг ногоон оноо байгаль төрийн бас байгууллага ивент итгэж байгаа. За хүн өөрийн хүсэл зоригынхаа хүрээнд хийх ийм аппликейшнийг бүтээж байгаа шүү гэдгийг одоо юун төрөнд хэлчихэ те. Тэгэхгүй бол одоо сүүлийн үед янз бүрийн ярианууд гараад ч одоо юу болоод байна буучин нийгэмлэгөө буцгаад байгаа юм уу гэх мэтчлэн янз бүрийн яриа гарч байгаа. За тэгэхээр эдний аппликейшн бол тийм биш. Энэ яадаг вэ гэхээр ногоон оноо байгаль нь 2013 онд байгуулагдаж тогтвортой хөгжил, байгаль дээлтэй, эко ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байгаа. За эднийх нь маань харин нийгэмд тустай сайн дурын оролцоог дэмжиж, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр зөв дадалд хөтлөх зорилготой платформ хөгжүүлж ажилладаг. Нэг аппликейшн байгаа юм байна. Тий, одоо хүүхэд багчуудыг сонсч ивэл би бас нэг юм хэлмээр байна. Ногоон оноо ингэж байгаа. Тэр сайн үсээ аян хийх юм бол одоо шинэ ногоон оноо авна гэж байна. Гэтэл бид гадаадын их дээд сургуулиуд суралцуулахаар тэтгэлэг хэрэгтэй болдог тийм. Тэр тэтгэлгийг хэн өгдөг гэхээр профессор өгдөг. Одоо тэр профессор одоо мэдүү сонсч ивэл тийм үү. Одоо чамд зориулаад нэг одоо 100,000 долларын тэтгэлэг өгөх гэдэг чинь тэр нь тал нь чиний суралцах чадварыг харин тал нь нийгэм тустай үйл хийсэн тэр түүхийг ч хардаг байхгүй. Чи ямар хүн бэ гэдгийг хардаг тийм. Яг л энэ мэдлэгээ бусдад түгээхийг хүсдэг тийм сайн сайхан ирээдүг тэ ингээд авч явах тэр хүнд л өгөх гээд байна өөрийнх нь мэдлэгийг. Тийм учраас тэтгэлэг гэдэг нь сайн үйлс хийдэг үгүйг чинь сайн хардаг шүү. Тэгэхээр иймэрхүү ногоон оног чи харуулад тэ эн чинь өөр аппликейшн учраас бүх түүх чинь гараад ирнэ. Тэгэхээр би энийг 5 жил би чинь ийм ногоон оноотой гэж гайхуулж болох юм шүү. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн сонсч ивэл өөрсдөө ч гэсэн энийг аппликейшн татаад хүүхдээ ч гэсэн татуулж. Тэгээ энэ удахгүй бүр одоо илүү сайн төгс болно. Тэгэхээр тэ энэ нэстэ үнэхээр чухал шүү. Тий. Ногоон оноо цуглуулад 100,000 долларт болно гэж ойлгож байна. Тэрийгэ эрдэм мэдлэгээр бодоо буцаагаад тэ ингээд өөртөө шингээх нь шүү дээ. За яг ийм одоо давуу талаас гадна эднийх чинь бас нэг хамтарч ажилладаг зөндөө олон байгууллагууд байгаа юм байна. Тэгээ ногоон оноогоо үзүүлээд хөнгөлөл урамшуул бэлэг юу гэдгийг зөндөө юм авч болох юм байна. Тий. Жишээ нь Монсос витамин үнгүй аавна гэдэг. Харин тийм гэсэн тий. За ингээд юу яах юм бэ?
Мэдээж та бүх аппликейшны дэлгүүрүүдээр одоо энэ аппликейшнаа татж авч болж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсвэл 9522 66 TX дугаар утаснаас авах боломжтой байна. За тэгээд мөн Green Score гэдэг вебсайт бас байгаа юм биш үү? Ийшээ ороод одоо дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За ингээд нөгөө 1820-ад оны ихэр Salieri бүр өтлөөд хөгшрөөд бүр зөнөөд байсан үний. Яг тэр кинонд гардаг шиг. Мартц санах өвчнөөсөө гадна нөгөө өөрийг нь алуурчин болгож хувирсан шүү дээ. Энэ нөгөө гүжир үг чинь. Энэ гүжир үгэнд шаналснаасаа болоод сэтгэл зүйн уналтанд орцох хөрх. Энэ бүр гинт ингэж өтөлж хөгшөр зөнсөн шалтгаан тэр. Чи ямар ойлгүй багт. Агуу сууд Моцартыг алсан хүн гэд гадуур яриад гарч байна. Энд чи өөр дээр л бодоход чи. Ингээ бүр 1823 оны 11 тусард амиа югдэх гэж оролцсон баг. Salieri. Тэр үедээ Salieri өөрийг нь эргэж ирсэн нэг шавьдаа ингэж хэлсэн. Би ер нь удахгүй үхэхээ мэдэж байна. Тиймээс үхэж байгаа хүний хуваар би үннээ өчье. Намайг Моцартыг хордуулсан гэдэг нь бүр ямар ч утга учиргүй тийм сургал юм шүү. Өвгөн Salieri-г ямар ч үндэслэхгүй гүтгэгдсэн гэдгийг бүх дэлхийд хэлж өгөөрэй шав минь гэж ингэж загсан баг. Salieri-г өмгөөлж хамгаалах хүмүүс тэр дунд олон шавь нь энэ цуурлыг ницаасан байдаг. Бүр агуу Бетховен хүртэл нас дээр гарсан өвгөн багшаа өмөрөөд ингэж хэлсэн. Элдв хил амнаас болоод саруул ухаанаа алдаж игсэн багш маань одоо өөрийгөө Моцартыг хөнөөсөн гэдэгт баг өөрөө ч итгэж эхлэдэг байх шүү дээ гэж бүр нэг тэмдэглэлтэй бичсэн байгаа шүү дээ. Гэтэл Salieri-г тэр амиа хорлох гэсэн үйлдэлийг нь болохоор нөгөө иргэд яасан гэхээр энэ гим нүглээ цайруулах гэснийх гээд мушгичаа. Ингэж утгаар нэр хүмүүс заримдаа зөвхөн итгэхийг хүсэн зүйлдээ л итгэдэг гэдэг нь үнэн бааз. Маахан тэгэхээр ямар нэг юмд үнэхээр үнэлэлтэй баар тий. Ингээл маахан зарим хүнийг их харлуулдаг шүү дээ. Яг тэгвэл тэр итгэхийг хүсэн зүйлдээ л та итгэхэд байгаа ш. Заримдаа хүнийг амьдаар нь бүр тий буушилж байгаа шүү. Харин Моцарт тэгвэл Salieri-д хорлогдоогүй юм бол яг ямар өвчнөр өөд болсон хэрэг вэ гэдэг одоо асуулт гарч байна. Хинч хорлогдоогүй юм бол товчхондоо л үнийг хинч мэддэг. Судлаачид өнөө хүртэл Моцартын үхлийн шалтгаан байх магадaltaй гэдэг 130 гаруй таамаг гаргасан. Тэр замбраагүй их бод. Үүнд нь хэрэг өвчин, бүр тийм бүүч гэж байгаа ш. Сүрээ, Дэвид миний дутагдал. Эсвэл бүр гахаан түүхийн махнаас болсон хоолны орлого гэдэг янз бүрийн ингээд 130. Амьсгал хураах үед нь Моцартын дэргэд байсан хүмүүсийн бүгдийнх нь хэлж байсан нэг зүйл нь түүний хавгнаж хөөсөн тэр бие. Ингэж үзэх юм бол түүнийг бөөрийн өвчнөр шаналж байсан гэж үзэх бүрэн үндэстэй гинэ. 2009 онд хэсэг судлаачид Моцартыг нас барах үеийн яг тэр Вен хотын нас барагчдын бүртгэлийг судалж үзсэн ба. Яг нөгөө 1791 оны 12 сарын 5-нд өд болсон шүү дээ. Тэгэхээр 11 сар 12 сарын тэр нас барсан хүмүүсийн тэмдэглэлийг нөгөө 2009 онд эрдэмтдүүд нөгөө судлаад тэгсэн яг тэр үеэр Вен хотод Streptococcus-ийн халдвараар хэдэн зуун хүн нас барсныг тогтоосон ба. Өөрөөр бол эн чинь багахан царт хал тэгдэдсэн гэсэн үг угаасаа. Streptococcus-ийн халдвар гэдэг нь одоо салц ч юм эсвэл ил шарахаар дамжин халдварладаг нэг төрлийн нянгийн шалтгаанд хоолой залгуурыг өрөвсөл юм байна л да. Энэ халдвараар одоо ч гэсэн жил бүр дэлхийн хэмжээнд бүр дунджаар 500 гаруй мянган хүн амиа алддаг гэж байна. Тэгэхээр энэ чинь амар өвчин байгаа хэрэг. Тийм. Тэр өвчний гол шинж тэмдэг нь яадаг гэхээр хоолой өвдөн. Хүзүүний тэр булчирхай хавгна, халуурна, хамаг бие өвдөн, хамар битүүрнэ гэдэг. Харин Моцарт гэтэл яалаа. Хэдэн сар жилээр нойр дутуу явж исэн. Дархлаа нь бүр таг унтсан байсан. Сүүлийн хэдэн сардаа бүр ажлын ачаалаас болоод стресстэй, бүр ядарч сүлдээд байсан. Тэгэхээр Моцарт энэ өвчний шинж тэмдгүүд нь огцом хурдаар илэрчихгүй, маш хурцаар. Тэгээ бөөрийн үйл ажиллагааг нь доголдуулсан болтой байна. Гэхдээ дахин хэлэхэд энэ мэдээж нөгөө бацтай онш биш зүгээр одоо таамаг. Яг л Моцартын шаарил нэгэнт үргэлдэж бүр огт үгүй болсон болохоор бие зохицохын үлдэгдлийг судал шинжлэх боломж одоо байхгүй. Гэсэн ч сүүлийн үед энэ таамагийг нөгөө үнэн байх хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байна. За ингээд хүмүүс үеийн үед дуйлан шууган, цууг, хувилдааны онол зэрэг татгцаар ирсэн. Гэвч заримдаа юм гэдэг маш энгийн байдаг. 235 жилийн тэртех тэр нэгэн өвлийн хүүцэн шөнө суу бэлэх залуухан хөгжмийн зохиолч хин нэгэн хорон санаатны гард үргэлдэж амьсгалах байгаагүй. Харин жинхэнэ шижир авиасны хуваар үнэхээр бүр гоц авиасны хуваар амьдралаа уран бүтээлдээ өргөж нас барсан тэр. Wolfgang Amadeus Mozart-аас бие цогцос буурсны ганц чулууч гэсэн үлдэж хоцроогүйтэй адилхан үр удман ч гэсэн энэ хороод үлдээг.
нас бий төрсэн хоёр хүн хоёулаа гэр бүлгүй гойн явсаар бад. Суу таавынхан бүтээл төрөлийг хожим хожигонд өвлүүлэх гэж энэ их хүчин зүйлс зүтгэсээр хагаад нэг нь 53 наснда нэг нь 74 наснда өөдөлсөн. Ингэснээр 1858 онд Моцартын удам тасарсан гэсэн үг. Гэхдээ сууд бүтээлүүд нь харин хэдэн зуунаар мэдээж хэдэн мянганаас тасарахгүй. Саймон Кейв гэдэг нэгэн хөгжмийн түүхчийн бичснээр орчлон ертөнд сүрлэхэд тэр сүрх мөчөд зайлшгүй нэг аялахуй дуурсах ёстой бол тэр нь Моцартын гашуудлын дуулалын тэр лакримоза байх болно гэж хэлсэн байдаг. Хамаг ярьцаачлаа. Харин Ямар юм аа. Тэр яг дархлаа л та. Зяац нэг үнэхээр гонхтой л юм даа. Маш гонхтой. Салеригч өргөчлөх хэрэг. Тэ. Яг хамгийн том хөрч нь энэ болчихлоо шүү дээ. Яа зүр салеригийн шавнар гэсэн чи Бетховен Шуберт Лист гэх шиг бүр тэ. Дэлхийн 3 ноён оргил бас байждаг нас. Би чамайг хэлэхэр чинь Бетховен арай биш байгаа даа гэж бодсон чинь нэрэл байждаг. За баярлалаа зандаа. Үнэхээр гоё мэдээлэл байлаа. Гоё дугаарл. За баярлалаа ба. За өнөөдрийн дугаарыг маань хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авраатай Invescore Leasing болон эко үйлдэлийг ногооноор хүрээтэй ногоон оноо байгуулалт төрийн бас байгууллага ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 студионы од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За түр баяр таа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.